Сайн байцгаана уу? Залуу. Тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ миний амьдралын 10 дуугаа танилцуулах гэж байна. Тэгэхээр яг одоо миний амьдралын 10 дуутай танилццгаая. Эхний дуу нь болохоор Avril Lavigne My Happy Ending гэдэг дуу байгаа. За тэгэхээр энэ дуу яагаад бүр нэгдүгээрт орж байна вэ гэхээр бүр ингээд 10 жилдээ бүр 8 дугаар 7 дугаар ангиас ахуулаад сонсож эхэлсэн байхгүй бүр ингээд шүтдэг бүр улаан ногоон фэн гэж хэлэхэд болохоор тэгээд энэ дуу нь болохоор Under My Skin гэдэг хоёр дахь цомгийнхан дуу байдаг. Тэгээд яг 9-р ангитай хамгийн анх ажил хийж үзээд тэгээд The Best Damn Thing гэдэг альбомыг худалдаж аваад тэгээд тэр бол миний өөртөө барьжсэн хамгийн том бэлэг байдаг байхгүй. Тэгэхээр ялчгүй энэ дуу чинь тэгээд энэ дуу нэгт орохоор бол. Let's talk this over. It's not like we're dead. Was it something I did? Was it something you said? За дараагийн дуу. Coldplay Yellow гэдэг дуугийн битэн байгаа. Гэтэ бас л яг адилхан бүх дуунуудад нь амар туртай л та. Тэгээд ягаад энэ дууг нь яг сонгосон бэ гэхээр эмо юм шиг хэрнээ амар аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг гэх юм уу. Тэгээд дууных нь үг нь бас айгүй гоё. Тэгээд дээрэс нь нэг зүйлийг нэмжлэхэд би өөрөө шар өнгөнд амар дуртай. Тэгээд хин нэгний яг шар өнгөн хин нэгнийг гэрэлтүүлсэн тийм хүн байхыг хүсэж байна гэж энэ дугаараа илэрхийлж байна. Look at the stars, look how they shine for you. Дараагийн дуу Oh Wonder Without You гэдэг дуу байгаа. Энэ хамтлагийг болохоор би зүгээр YouTube ухаж агаад олцсон байхгүй YouTube-ээр аялж байгаа гэх юм уу. Яг эрэгтэй эмэгтэй энэ хосоороо дуулдаг байхгүй юу. Тэгээд нэг тийм хоолойныхын нүнг тэр хоршлууд нь нэг тийм гоё бүр амар ингээл хүчтэй ингээл ойрлж чарлал хоолойныхоо ингээд юг гахуулаад идэггүй нэг цаанаа л нэг тийм бас л нэг тийм тайвширлыг өгдөг гэх юм уу. Энэ дууг сонсохоор нэг тийм мэдээ үерхмээр юм шиг үерхмээр үуч юм шиг санагдаад байна. Skies above, they radiate me. Lift up, carry the love. Do you know? Oh, oh, oh. Church гээд хамтлагийн Gun гэдэг нэртэй дуу. Тийм баг ер нь бол миний энэ 10 дуунуудаас хамгийн их тийм жоохон ритмтэй цоглог дуу нөха. Урсгал нь амар сонирхолтой гэх юм уу. Нэг инди рок, инди поп чиглэлийн дуунуудтай. Тэгээд яг тийм орчин үеийг тэр амьд хөгжмөнтэй ингээд амар гоё ингээд хослуулдаг. Тэгээ дуучин амар таалагддаг надаа. Эмэгтэй дуучин нь амар тийм царайлаг айгу кул. Тэгээ хоолой амар хөөрхөн. Би яг нэг тийм хоолойтой дуучид ер нь л амар дуртай. Миний барыг нэр хамгийн цоглог дуунуудын нэг юм байна. Бусдын дандаа нэг тийм амар эмо дуу. За энэ аягүй сонирхолтой заяа. Дуучин мэдгүй хүн бараг байхгүй л хал та тий. Edith Piaf, Loving Rose. Дуунуудын сонсчоод тэгсэн чинь нөгөө нэг яг энэ хүний амьдралаар хийсэн нөгөө кино байдаг гэдгийг мэдээд тэгээд киног нь үзсэн байхгүй юу? Хайсар галуулж үзээл. Тэгээд тэгсэн чинь бүр амар нэг тийм сонир мэдрэмж авсан яг бүр яг ингээд дурлагийн төлөө те энэ хүний амьдрал яг яагаад байгаа тэгсэр нь ямар амар авьяас тийм бүр яаж төрцөн болоод ингэж амьдраад ам гэмээр тэгээд сэрэн дундаас яг энэ донд нь илүү их туртай хоолой амар гоё нэг тийм амар өвөрмөц тэгээд би нэрээ яг энэ дуунуудыг болохоор яг ингээд гудамжаар ингээд ганцаараа халах захтаа ингээд сонс амар туртай. Тэгээд яа ингээд нүдэндээ ингээд төсөөлт байхгүй бүх юм ингээд нэг тийм хар цагаанаар тэнгуүтэй хүмүүс нь ингээд өнгөрч байгаа ингээд амар гоё харагддаг. Ялангуяа нэг тийм жоохон бүдэлсэн ханах үед ганцаараа халахтаа дуунуудыг сонс амар туртай. Lana Del Rey Queen of Disaster гэдэг дуу байгаа. Нөө Harley Quinn дээр сонсч ирсэн энэ дууг нь тэгэл амар таалагдал яг уу ер нь бол дуунуудыг мэддэг туртай ч гэсэн энэ дуу илүү их таалагдсан. Яг бадганы явж байгаа тахилт нь орж байгаа тэр хэсэг нь амар таалагддаг.
Тэгэхээр ер нь бол дахилтны Face. Энэ болохоор юм Канадын дуучин юм билээ. Яаж болсон бэ гэхээр The Worst Taste лөө тийм YouTube-ийн нэг тийм сувг гэдэг хэвхэв. Тэгээд тэрэн дээр орсон байсан. Тэгээд энэ дууг нь ол сонсчоод тэгээд тэгсэн чинь үгийн сонсон чинь бүр яг тэр үед би амар ямар зэвцсэн хэвхэв. Тэгээд тэгсэн чинь үг нь бүр ингээд толгоороо бүр амар орж ирээл тэгэл за гэл юм орол тийм ер нь бол жоохон хаягцсан үеинд орсон ч талбайтай байдаг. Айгуу юм аа. Daylight, I dream of you softly. Нэр сониосны юм ихэд би энэ дууг одоо нэг уkulele дээр тоглож сурж байгаа байхгүй юу. Тэгээд ямар ч cover ээж дуулъя гэж бодож байгаа. Миний лист нь орсон ганц Монгол хамтлаг дуучин гэх юм уу? Magnolia. Тэгээд Odd Bug-ийн Чи бол миний од. Тэр зураг авалт тэгээд тэр юунууд нь надад амар таалагдсан байхгүй юу? Амар энгийн юм шиг хэрнээ нэг тийм гоё. Тэгээ Улаанбаатар хотод ингээ амьдарч байгаа ч гэсэн яг тэр одоо зураг авалтууд хийжсэн газруудыг нь юусоо мэддэггүй те ийм газар байсан юм уу гэдэг тэр өнгө юунууд нь амар таалагдаад тэгээд киног үзснээс хойш ингээ бүх дуунуудад нь амар дуртайсан байхгүй юу? Maroon 5-ийн Adaming Lost Stars гэдэг дуу байгаа. Энэ дуу яагаад сонсон бэ гэхээр бас л яг ер нь хийдөө өмнөхтэй адилхан киног нь үзэл амар таалагдаад би өөр нэг тийм жоохон нэг тийм хөгжмөнтэй мюзикл магийн тийм дуу хууртай кино үзэх айгуу дуртай байхгүй. Maroon 5-ыг бас амар сонсдог амар шүтдэг. Тэгээд Adaming тоглосон гэдгийг мэдэнгүүтээ ер нь л үзсэн байхгүй киног нь. Тэгээд киног нь үзсэн чинь кино амар таалагдтал. Тэгээд энэ дуунд орсон. Ямарчдаг хгүй би өөр нь жоохон медаль ямарчтын. Тэгэл ямар онгоц нөгөө нэг туртай киногоо үзээд тэгээд нэг гоё мэдрэмж авчингууд ингээд амар гоё болцдог. Энэ дуу болохоор бас нэг хүнтэй холбоотой дурсамжтай байдаг. Тэгэхээр яалтчгүй бас амьдралын илэрхийлэх 10 дуу бол хэвстэл. За энэ болохоор cover хийдэг дуучин. Тэгээд YouTube дээр бас айгуу хөөрхөн хандлт ихтэй. Тэгээд гол нь нөгөө ukulele дээр амар их cover хийдэг. Тэгээд айгуу хөөрхөн тоглолцдог. Тэгээд би нөгөө нэг ер нь бол ukulele сурах гэж явж байгаа юм шүү дээ. Тэгээд яг ингээд хайж нөгөө нэг яаж сурах юм уу гэж ингээд YouTube-ээс хайж явж байгаад олсон. Ер нь бол миний одоо ойрын бодож байгаа зүйл гэх юм бол яг иймэрхүү байдлаар тоглолт сураад тэгээд cover-уудаа хийн гэж боддог. Do birds suddenly appear every time you are near? Just like me, they long to be close to you. За. Ер нь ингээд миний 10 дуунууд энэ байна. Тэгээд яг 10 гээд ингээ гаргаад бас сонгоход жоохон хэцүү юм лээ. Толгойд амар олон дуу байгаа л дээ. Яг аль нь юм бол гэл тэгэхээр дандаа ер нь жоохон уянга эмо дуунууд нь л болж таарсан. Та бүхэндээ баярлалаа. Миний амьдралын 10 дуутай танилцсанд баяртай.